За сайхан зөсөж байна уу? Сайхан намарчих байна уу? За нэлээд удаан амарлаа. Ойрд ерөөсөө явцааж яана. Самноо багшаа гэж байна. За сайн байна уу? Ерөөсөө лайв хийгээгүй, бичлэг хийгээгүй зунжангаа баг хэдэн сар болчихов. За ингээд бүгдэнд нь олон баярын мэндийг, өнгөрсөн баяруудын мэндийг хүргэе. Та бүхэн маань дэлгэр зундаа сайхан наадвуу, сайхан амарвуу. За өчигдөр орой бүр баг шөнө 12 болж яхад зар тавьсан. Ерөнхийдөө хүмүүсийн одоо энэ хотоод дэмжлэх арга пэйж дээр хүмүүсийн асууж байгаа асуултууд дээр нь манай хотоод дэмжлэх арга гэдэг групп байдаг. 100,000 гаруй гишүүдтэй. Тэн дээр хүмүүс ингээд бичиж байгаа комментуудыг хараад дээр нь хүмүүсийн тавьсан постуудыг харахаар яг нэг хэсэг асуултууд бол ингээд мөнхийн давтагдаад байгаа учраас хүмүүстэй бас яг юм цэгцтэй хэрэгтэй мэдээллийг нэгтгэж байгаад өгчвөл олон хүмүүс бас өөрийнхөө хайж исэн асуултын хариултыг олж авах байхаа гэж бодоод за тэгээд та бүхэнд би үнгөө зөвлөгөөг өнөөдөр хүргье гэж бодсон. За тэгэхдээ би өөрөө тодорхой юм сэдв бэлдээд ярих биш. Яг хүмүүст ер нь ямар асуудлууд их байгаа гэдгийг мэдхийн тулд тодорхой юм шаардлага одоо тавьсан байгаа. Тэгэхээр тэр нь болохоор өөрийнхөө сүүлд хийгдсэн 6 сарын дотор хийгдсэн шинжилгээнүүдэд зургаар манай чат руу оруулаад тэгээд дээр нь өөрийнхөө илрээд байгаа завиураа товч бөгөөд тодорхой бичээд тэгээд яг юу идэж уудгүй гэдгээ зургаар уг нь оруулчвал гэсэн. За манай хүмүүсийн хувьд хугацааны хувьд их богинохон байсан бололтой нэг ч хүн зураг ирүүлээгүй. Гэхдээ яг өөрийнхөө иддэг, уудаг, өглөөнөөс ахвалаа иддэг хоолоо бичсэн ийм хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг би шүүж агаад одоо энд манай менежер охин надад 3 хүний шинжилгээнүүдийг өгчихсөн. 3 хүний хаяг фэйсбુક хаяг өгсөн. Би орж харж амжаагүй байна. 7 хүртэл ерөнхийдөө юугаа аавна гэжсэн учраас тэгээд явж ирсээр байтал ингээд 8 өнгөрчлөө. Тэгэхээр би надад өгсөн 3 хүнийх нь шинжилгээг нь хараг байгаа учраас одоо ингээд шууд хамтдаа хараад тэгээд тэр хүмүүст ямар завиур байгаад байна, шинжилгээнд дээр нь би яг ийм асуудал нь яг юунаас болоод үүсээд гэдгийг тухайн хүнийхээ идэж байгаа хоол хүнстэй бас холбож ерөнхийдөө ярина. Миний хувьд бол бас анх удаага намайг харж байгаа хүмүүст хэлэхэд би бол эмч хүн биш ээ. Миний хувьд болохоор эрүүл мэндийн олон улсын коуч, за тэгээ шимт хичээл судлаач гэсэн ийм мэргэжилтэй хүн байгаа. Тэгэхээр сүүлийн 7 жил бол яг энэ чиглэлээрээ за тэр дотроо хотоод гисний үйл ажиллагааны одоо хэвийн болоход хооллолт амьдралын хэв маяг дээр илүү чиглэсэн мэдээлэл зөвлөгөөг бол хүргэж явдаг. За тэгэхээр та бүхэнд за эхний хүнийхээ юг гаргачихъя. За тэгээд мэдээж энэ чинь сошиал орчинд байгаа учраас хүний хувийн мэдээллийг бид нар нийтэд харуулж болохгүй учраас би нэр усын дарж агаад шинжилгээг нь за ер нь баг харуулахгүйгээр зөвхөн уншаад дүгнэлтүүдийг уншаа явчих гэж бодож байна. Би зарим нь хаачдаггүй харуулчих байх. Тэгэхээр хүний мэдээллийг олон нийтэд бол түгээх нь бас ёс зүйтэй зүйл биш байгаа. За тэгэхээр эхний хүн эмэгтэй хүн юм шиг байна. За би нэг яг тодорхой юм кейс дээр яриа авчвал илүү та нарт өгөөжтэй байна. Тийм учраас би яг тодорхой асуудалтай. Тэгээд тэр хүн өөрөө бас асуудлаа шийдэх гэж шинжилгээнүүд хийлгэчихсэн ийм хүнийг бол сонгосон байгаа. За энэ хүний хувьд болохоор за нас нь болохоор 53 настай. За энэ гэдэг хүн байна. Наран гэдэг цаашаа нэр нь үргэлжлэх юм байна. Тэгэхээр энэ хүн маань өөрийнх нь шинжилгээг би харж байгаа тэр хүнд зөвлөгөө өгж байгаа гэдгийг мэдэхгүй байгаа бах. Насаараа өөрөө бас юу ачаараа регистрийн дугаар нь хээ үсгээр эхэлж шүү. Тэгэхээр та 53 настай Наран гэдэг нэрээр хэлсэн эмэгтэй хүн би таны шинжилгээг гаргаад ирсэн байна. За энд эрүүлсэн шинжилгээний дотор болохоор хэвлийн эхо, хотоодны дурангийн зураг, биохимийн шинжилгээ, за цусны дэлгэрэнгүй шинжилгээ, шээсний шинжилгээ гэдэг энэ одоо шаардлага шинжилгээнүүд бол биднэрт ирүүлсэн байна. За манай төв дээр бид нэр хүмүүст зөвлөгөө өгөхийн тулд за тэр хүний бид ямар одоо үйл ажиллагаанд тоглолтод хямраад байгаа гэдгийг мэдхийн тулд
тухайн хүний шаардлагадах шинжилгээнүүдийг бол заавал авдаг. Тэгэхээр тэр шинжилгээг бид нэр дүгнэлтүүд эмчийн тавьсан оншин дээр эмчийн тавьсан одоо дүгнэлтүүд дээр үндэслэж тэр хүн дээр таны биед ийм асуудлууд үүсээд байна гэдэг ерөнхийдөө тайлбарлаж өгдөг. За тэгэхээр энийг бол эмч хүн бол мэдээж оншоо тавиад оншоо тайлбарлаж өгөх үүрэгтэй байдаг ч гэсэндээ мэдээж манай одоо олон эмнэлгүүдэд бол тийм ээ цагийн хувьд бол тэгж хүн болгонтой тухлаад ярих ийм боломж байдгүй учраас мэдээж энэ бол хангалттай зөвлөгөөгөө авч чадахгүй хүмүүс нь ерөнхийдөө нэг онш тэврээл гарчдаг тий. Одоо нэг юм цаастал гараад явцдаг. Тэгээд хаашаа хандах уу? Хэнд очих уу гэдгээ мэдэхгүй яваад байгаа. Тэгэхээр би постн дээр ч гэсэн бичсэн. Ер нь бол эмч бол өөрөө бэлтгэхтэй ангаах ухааны их сургуулиудад ингээд суралцахдаа ерөнхийдөө хүнд онш тавих, завир шинж тэмдэг, шинжилгээнүүдэд нь үндэслээд тэр хүнд одоо бидний явагдаад байгаа өвчлөлтээр нь онш тавиад түүнийг ангаахад хэрэгцээтэй эмийн эмчилгээ, мэс заслын эмчилгээ гэдэг эдгээрийг бол хийе явцдаг. Хоод засал тал дээр хөдөлгөөн одоо тэр амьдралын хэм маяг дээр бол эмч одоо тэгтлээ сайн бэлтгэгддэггүй. Ер нь бол одоо функционал ангаах ухаан гэж байгаа. Тэгэхээр энэ ангаах ухаан бол нэлээд одоо хүчтэй хөгжиж байна. Тэгэхээр энэ ангаах ухаан болохоор хүнийг болохоор зөвхөн одоо тэр эмчийн ангаахад зааж байгаа тэр сургалтаас нь гадна тэр хүний хооллолт, амьдралын хэв маягийг нь хослуулаад тэр хүнд одоо ийм эрүүлжүүлэх, ангаагдах юм боломжийг нь олгож өгдөг ийм чиглэл байгаа. Тэгэхээр яг энэ функционал ангаах ухаан бол Монголд хөгжөөгүй байгаа учраас яг энэ талын юу бол хүмүүст үйлчлэгээ маш их дутагддаг. За миний хувьд болохоор энэ одоо шин тэжээл судлалыг Америкийн нэгдсэн улс, Австрали, Оросын албаны улсын томоохон одоо институт академид сурсан. Тэгээд тэнд суралцж байхдаа бол дандаа яг ийм тавигдсан оншин дээр нь тэгээд яг тэр хүний бид явагдаад байгаа үйл ажиллагааны тоглолтыг нь бол заалгадаг учраас бас энэ тал дээр бол бас тодорхой мэдээллийг бол хүмүүст өгдөг байгаа. За энэ наран гэдэг энэ эмэгтэйгийн хувьд болохоор дүгнэлтэн дээр нь за та нар ч гэсэн өөрийнхөө одоо хотоодны дурангийн заргийг гаргаад өөрийнхөө дүгнэлтэнтэй харьцуулаад явчаарай. За энэ дээр болохоор esophagus гэсэн маань улаан хоолой. За энэ дээр бол GERD grade M гэдэг онш тавигдсан байна. За ийм онш бол нэлээд олон хүнд тавигддаг. Ер нь бол хотоодны дурантай бүх хүнд ер нь бол бараг 99% нь GERD гэдэг онш тавигдсан байдаг. Та өөрийнхөө тэргээ хотоодыг дурандсан бол тэрэн дээр чинь GERD гэдэг онш тавигдсан байгаа улаан хоолой. Энэ болохоор хотоод улаан хоолой сөөргөт өрөвсөл төвчлөлтөө гэсэн үг. За тэгэхээр энэ бол дотроо өөрөө одоо 5 үе шат ерөнхийдөө 5 өөр байдалтай байдаг. Тэрүүгээр нь бол одоо M, A, B, C, D гэдэг ингэ явцдаг. За M гэдэг нь болохоор ерөнхийдөө mild буюу бага зэргийн явагдаж байгаа сөөргөг бол хэлж байна. Ерөнхийдөө сөөргөө эхлээ явж байна гэсэн. Тэгэхээр наран таны хувьд бол сөөргөтэй юм байна. За хотоод stomach хотоодн дээр болохоор atrophy change atrophic change O1 гэж тавьсан байна. За энэ нь болохоор юу гэсэн утгатай. Тэгэхээр та нар ч гэсэндээ бас өөрийнхөө дүгнэлтэндээ харьцуулаад явчихаар энэ болохоор хотоодны хатангашил гэсэн. За хотоодны хатангашилд өрөвсөл нь болохоор хотоодны аль хэсэг дээр явагдсанаас хамаарат ерөнхийдөө 6 үе шат явагддаг. За энэ нь болохоор одоо хөнгөн хэлбэртэй болохоор одоо close type буюу одоо C1, 2, 3 гэсэн ийм дүгнэлт тавигддаг. Тэгэхээр та өөрийнхөө хотоодны хатангашилыг хэрвээ ийм одоо C үсэг тавигдсан байгаа бол хатангашилынхаа одоо хөнгөн шатанд явж ийн гэж үзнэ. За хэрвээ Ö үсэг тавигдсан байгаа бол open type буюу энэ маань арай хүндрээд өөрөөр хэлбэл хотоодныхоо их бие хэсэг рүүгээ одоо өөрөөр хэлбэл хотоод ерөнхийдөө бүхэлдээ хатангашиж байна гэсэн үг. За нарангийн хувьд болохоор Ö1 гэдэг ийм онш тавигдсан гэдэг чинь ерөнхийдөө хотоодны нуулуур хэсэг, хотоодны гарах хэсэг, за тэгээд их биеийн ерөнхийдөө бас талаас одоо илүү хувь ерөнхийдөө хатангашилтай байна. За хатангашил гэдгийг болохоор хүмүүс за одоо ер нь л ингээд хотоод нь хорчиж жижигрээд хотоод нь ерөөсөө ажиллахаа болчлоо гэж ойлгоод байдаг. За тэгэхээр ийм биш. Энэ болохоор хотоодны хаманд байрлаж байгаа олон булчирхай эсүүд байдаг. Тэгэхээр тэр булчирхай эсүүд нь хоол боловсруулахад ялангуяа бидний эдсэн хоол хүнсний уургийг бол бидний хотоод хамгийн түрүүнд одоо боловсруулдаг. Хамгийн анхан шатны өөрөөр хэлбэл уурга гэдэг чинь ингээд яг утсыг ингээд бид нэр олон ингээд зангидаад ингээд
хайцсан одоо тийм эрчил одоо юу гэдэг хооронд ингээд зангидсан юм шиг тийм одоо холбоостой байгаа байхгүй. Тэрийг нэг юм шугамд оруулж өгдөг. Тэгэхээр тэр шугамд орож зэгцэрүүлж ингэж эхний одоо шатны зад одоо боловсруулалт явагдахад зөвхөн ходоод оролцдог. Тэгэхээр бид нэр хэрвээ таны биед уургийн дутагдал явагдаад, таны үс унаад, хумс эврэгшээд, таны жин алдагдаад, мөн таны одоо булчингууд жижигрээд ийм байдалтай байгаа бол таны ходоодны тэр уурыг боловсруулах явцаа ерөнхийдөө доголдоод байна гэж ойлгоно. За тэгэхээр өвг нэг гэсэн ийм зэрэгтэй хүний хувьд бол ерөнхийдөө хоол идэхэд ходоодонд цанхаах, хатуулдах, шингэхгүй байх юм байдал үүсдэг. Яагаад тэгэхээр нөгөө ходоодонд чинь хоолоо боловсруулахдаа хүчил ялгараад тэр хүчлийн тусламжтай тэр уургийг задлагдаг энзимүүд одоо задлагч одоо пепсин одоо ялгардаг. Хатангашаад ирэхээр тэр хүчил бол маш бага ялгарна. Одоо залуу байх үеийнхээс маш бага ялгарна. Тэгэхээр бага ялгараад ирэхээр чинь мэдээж хүчил бага ялгарч байгаа тохиолдолд пепсин бол өөрөө идэвхжихгүй. Ингээд уург бол нөгөө түрүүний ярьсан одоо тэр 3 хэмжээсээ одоо 2 хэмжээстэй бол орчиж чаддаггүй. Тэгэхээр энэ нь цаашлаад ходоод нь боловсроогүй уург нь нарийн гидсэндээ цаашаа задраад цаашдаа одоо бие чингэх ийм боломж нь болох юмстай болчихдог. За тэгвэл энэ хүний хувьд болохоор одоо ходоодны хатангашил нь болохоор нэлээд их газар талбай эзэлж гисэн ийм байгаад байна. За тэгээд энэ дээр өөр юу яаж юм гэхээр ходоодны гарах хэсэг дээр зулгартууд ихтэй гэсэн байна энэ дээр. За тэгэхээр patchy redness of antrum гэсэн байна. Тэгэхээр ходоодны гарах хэсэг гэдэг чинь ерөнхийдөө ходоодны төсвөл хэсэгт байгаа. Өөрөөр хэлбэл 12 3 гүцрүү орох гэж байгаа тэр хэсгийг хэлээд байна. Тэгэхээр тэн дээр ийм улаалтууд бол их байна гэж юм. За тэгээд дээр нь bile reflux гэсэн онц тавьсан байна. За bile гэдэг чинь болохоор ерөнхийдөө цөсний хүчил гэсэн. Reflux гэдэг чинь сөөргөж орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр таны одоо оншин дээр хэрвээ bile reflux гэсэн онц тавьсан бол ходоод нь одоо цөс нь ходоод руугаа хаяад байна л гэсэн. За ер нь ингээд дурангийн зургийг харахаар одоо тэр ходоодны гарах хэсгээр байгаа байдал нь бол тийм шаргал өнгөтэй харагдаад байна. Тэгэхээр ер нь бол бидний хоол боловсруулах хэрэгт нь бол ямар байх вэ гэхээр сайхан тэр бидний одоо буйлны өнгө шиг тийм бүдэг ягаан өнгөтэй одоо хацрын одоо доторх шиг сайхан тийм ухаан ягаан өнгөтэй байх хэрэгтэй. Хэрвээ ийм шаргал өнгөтэй л байгаа бол та ходоодны зургийн зургаа үзэхэд тэнд ямар нэг ийм шаргал байдал байгаа бол энэ нь ходоод руу цөс орж ирж байна л гэсэн. За тэгэхээр энүүгээр нь бол эмчнэр ходоод цөсний сөөргөтэй гэсэн онц тавьсан байна. За тэгээд улаалтууд ихтэй байна гэдэг. За тэгээд одоо би өдөрт маш олон ходоодны дурангийн зургийг дүгнэлтийг хардаг. За бүх эмнэлгүүд нь бол адилхан дүгнэлт бичдэггүй. Бүх эмчнэр ижилхэн дүгнэлт тавьдаггүй. Гэхдээ үйлчлүүлж байгаа хүн бол аль болохоор дүгнэлт сайн бичдэг. Дээр нь одоо тавигдах ёстой бүх тэр одоо шаардлагыг нь хангасан тийм эмнэлгийг эмчийг олж үзүүлж байгаарай гэж би танарт захимаар байна. Зарим эмнэлгүүд зарим эмчнэр бол үнэхээр хүн ингээд одоо өөрийгөө нэгсэндээ эмчид даатгаад очиод дурандуулаад тэр чинь бас төлбөр мөнгөө төлж байгаа. Дээр нь ходоод дурна гэдэг чинь тийм татаж процедур бас биш шүү дээ. Тэгэхээр тэр бүхний төгсгөл авсан дүгнэлт нь гаргаж өгсөн дүгнэлт нь үнэхээр шаардлага хангахгүй юм дүгнэлттэй эмчнэр бол зөндөө олон байдаг. За би энэ мэдээж сошиалд бол эмчийн нэр хүндийг одоо бодоод мэдээж хэлэхгүй. Гэхдээ тэр хүмүүс бол өөрсдөө хэрвээ үзэх юм бол өөрийгөө бараг дүгнэлт хийх хэрэгтэй. Ерөнхийдөө одоо олон улсдаа одоо яг ийм эмчнэр дүгнэлт бичихтэй тодорхой юм бичгээс гадна тухайн хүнд ходоодны хавдрын эрсдлийн үнэлгээг бол заавал хийх ёстой байдаг. Тэгэхээр эрсдлийн үнэлгээгээ хийхгүй байгаа тохиолдолд тэр хүн магадгүй тийм ээ 5 жилийн дараа ходоодны хавдарч шилжих эрсдэлтэй байхад нь тэрийн үнэлгээ хийгээгүй нөгөө хүн чинь ходоод нь өөрийгөө зүгээр байна эсвэл өвдөхгүй байна гэдээ явж ятэр тэр нь дараа нь магадгүй хавдарлуу шилжчихэд очичдаг. Очихт нь эмчнэр одоо ходоодын одоо авах ч юм уу тайрах ч юм уу ийм хүнд хаалгаар руу ороод амьдрал нь одоо чанар нь муудад явчихдаг шүү дээ. Тэгэхээр бид нэр ходоодны хавдрыг эмчнэр маань одоо эрт онцлогийг зорилго тавиад байдаг. Яг очиод дурандаад дүгнэлтээ бичихтэй
одоо зарим эмчнэр бол үнэхээр хангалттай дүгнэлт бичсэн. За тэр байтугай бүр өмнөх хүнийхээ дүгнэлтийг ерөөсөө тэр чигээр нь өөрчлөөгүйгээр ингээд хэд хэдэн хүн дээр ингээд хөвлөд өгчихсэн ийм хүмүүстэй ч гэсэн зөндөө таардаг. Тийм учраас энэ дээр бол бас одоо тэр байгууллага нь одоо цаана шалгадаг газар байдаг юм бол шалгаад яг ийм шаардлагыг тавьж тийм ээ, өөрөөр хэлбэл одоо шаардлага тавьсан одоо хангасан ийм дүгнэлтийг тавихыг бол одоо шаардах хэрэгтэй. Тэгэхээр үйлчлүүлэгч хүний хувьд ч гэсэндээ та бас ерөнхийдөө дүгнэлтийн зөв одоо гүйц тавьж өгдөг юм шаардах хэрэгтэй. За энэ наран гэдэг энэ хүний хувьд бол дүгнэлт сайн бичдэг газар бол очсон байна. За энэ дээр юу яаж юм гэхээр хотоодны хавдрын эрсдлийн үнэлгээг гаргадаг олон улсын Кёто үнэлгээ гэж байдаг. За энэ үнэлгээг бол хийцэн байна. За энэ дээр болохоор хавдрын эрсдлийн үнэлгээг бол 4 гэж тавьж байна. За тэгэхээр энэ 4 гэдэг маань ямар тоо вэ гэхээр энэ тоо бол ерөнхийдөө 0-8 хүртэл үнэлгээ өгдөг. За цоо ирвэл ямар ч асуудалгүй, хатамжлахгүй, улаалтгүй те ямар нэгэн солигдолгүй ийм байгаа хүний хувьд болохоор тэр тоо бол 0 байдаг. За энэ тоо бол ерөнхийдөө 4-өөс эхлээд хавдрын эрсдэл одоо өндөрсөж байна гэж үздэг. За манай Монголд бол эмчнэр 4 гэж хэлээд байх шиг байдаг. За олон улсад бол миний харсан одоо уншижсэн судалгаан дээр болохоор 4.4 гэж бичсэн байлээ. Тэгэхээр та энэ хавдрын эрсдлийн үнэлгээ буюу одоо энэ gastric cancer risk score гэдэг үнэлгээ байгаа. Эний артлын total score буюу нийт үнэлгээний хаалтан тавьсан тоогоо хараарай. Энэ тоо хэд вэ? За одоо та нар хэрвээ хотоодны дурангийн зургийг харж байгаа бол тэр үнэлгээгээ 1, 2, 3, 4, 5, 6 гэдэг ингээд өөрийнхөө тавьсан тоог бас бичиж яваарай. Тэрийг харж байгаа би бас ер нь таны хэр эрсдэлтэй байна гэдгийг эмчийнхэн дүгнэлтийн тайлбарлаад өгч болох юм аа. За тэгэхээр энэ хүний хувьд болохоор ерөнхийдөө ийм дүгнэлт гаргасан хотоодтой. За тэгээд өөрт нь болохоор яг ямар зовир илрээд энэ хүн маань хотоодоо дурандуулаад явсан бэ гэдгийг бас юу ачи уншаад бай. За энэ чинь Facebook хаяг. За энэ би нөгөө урдчилж харж амжаагүй учраас одоо ингээд хараа юу гэж утсан байна. За кириллээр бичээгүй юм байна шүү дээ. За одоо латиныг унших гэж хэцүү юм болно доо. За энэ бүсгүй болохоор эмэгтэй ингэж бичжээ. Хотоод хаяа халуун оргиод байгаа юм шиг байдаг. Нэг хэсэг хоол шингэхгүй хотоод бондоочоод их тухгүй байсан. Ер нь тос ихтэй хоол идэхээр баруун далны хавьд хүндүрлэж өгддөг гэжээ. За ийм завир бол ер нь нэлээд нийтлэг байдаг. Монголчуудын хувьд бол нэлээд нийтлэг байдаг ийм завир шүү. За тэгээд өглөөд гээд за хоолоо бичсэн байна. За эхлээд завир дээр нь ярив. За хотоод хаяа халуун оргиод байгаа юм шиг байдаг гэж. Юм шиг гэдэг маань ерөнхийдөө хотоод бол хизээч ерөнхийдөө халуун оргиж явах ёсгүй. Яг одоо бүр халуун одоо юм уугаагүй бол ерөнхийдөө хотоод бол халуун оргих ёсгүй. Хотоод халуун мэдрэмж төрж ийн гэдэг маань хотоодонд ямар нэгэн одоо хотоод хоол боловсруулах замд ямар нэгэн шалбархаа байна гэж ойлгоно. Тэгэхээр хэрвээ танд хотоод халуун оргих төөнөх юм мэдрэмж төрж байгаа бол энэ нь таны хотоодны салтанд дэмжсэн шалбархаа үүсчихсэн, шархлаа үүсчихсэн байна. За тэгэхээр саяны энэ хотоодны дурангийн зурган дээр ийм чиглэлтэй тэргөө юу гэж дүгнэлтсэн гэхээр хотоодны гарах хэсгээр улаалт ихтэй гэж бичсэн байсан. Тэгэхээр тэр улаалт нь бас өвдөж болно. За дээр нь бас хотоод руу цус хайдаг хүн байсан. Энэ одоо хотоодны дурангийн зургийг харахад тэгэхээр хотоод руу цус орж ирэхээр мэдээж энэ нь хотоодонд халуун оргиж байгаа юм мэдрэмж төрнө. За тэгэхээр энэ асуудлаа зохицуулаагүй байхад бол ийм одоо шинж тэмдгүүд бол илэрч таар. За тэгэхээр одоо ингэнгүүт манайхан яадаг вэ? За инхээр магадгүй зарим нь болохоор за одоо бие биенээсээ амт амьдсан содтой ус уучих
гэдэг цостоо суулгачдаг. Зарим нь болохоор за чи нэг налхаас аваад одоо хэрэглэж гэх мэтчлэн бие биендээ ингээд ийм уулгаад эхэлдэг. За гэтэл тэр нөгөө хотоодны гол асуудал зохицуулаг байгаа тохиолдолд тэр ууж байгаа юм магадгүй асуудлыг улам даймжруулаад эсвэл төр зурныг төр намдааж байгаа юм шиг мөртлөө цаанаа бүр улам хүнд байдалд оруулж болдог. Тийм учраас энэ дээр бол шууд дур мэдээд одоо химийн зөвлөгөөгөөр хамаагүй бит янз бүрийн ургамал энэ битгий хэрэглээрэй гэж хэлмээр байна. За тэгээд нэг хэсэг хоол шингэхгүй хотоод бондоочхоод их тухгүй байсан гэж байна. За энэ юг харуулж байгаа вэ гэхээр хоол идэхээр хотоодн дотор орж ирсэн одоо бидний хоолч нэг ойролцоогоор цаттлаа идэхээр нэг 300-аас 500 грамм за шингэн хоол бол миллилитр ийм хоол ороод ирж байгаа шүү дээ. За тэгэхээр бидний хотоод чинь ерөнхийдөө хоолгүй байх үедээ бол ингээ хунигдсан юм байжгаад хоол идээд ирэхээр нөгөө хуниасууд нь тэнийгээд тэлж эхэлдэг. За тэгээд дээр нь тэр хоол боловсруулах шүүрлүүд нь ялгараад дээр нь хотоод маань өөрөө займчих хөдөлгөөнөөр механикаар хоолоо ингээд боловсруулж эхэлж байгаа. За тэгэхээр энэ боловсруулалт хийхдээ одоо хатангашил одоо энэ хүний хувьд бол одоо гүндрээд байгаа учраас нөгөө хоолоо задлах механик биш одоо химийн боловсруулалт явагддаг хүчлэл нь бага ялгараад певсин гэдэг нөгөө одоо уургаа задлагдаг энзим бага ялгараад эхлэхээр хотоод нь хоосрохгүй байгаа. Уг нь бол бидний эцэн хоолчин 1 цагийн дараа 2 цаг за бүр их хүнд хоол идлээ их хэмжээгээр махан хоол идлээ гэхэд 3 цагийн дараа бол бүрэн хотоодносоо дараагийн шат руугаа орцсон хотоод хов хоосон дараагийн хоолоо идэхэд бэлтгээд ингээд байж ах хэвээр шүү дээ. Өөрөөр хэлбэл өсөх мэдрэмж төрж ах хэвээр. Гэтэл энэ хүний хувьд болохоор тэр хотоод нь хоолоо боловсруулж чадахгүй байгаа учраас хотоодн дотор хоол ингээд байгаль байгаа. Тэгэхээр нөгөө хотоодны булчингууд чинь тэр хоолоо боловсруулах гэдэг ингээд займчиж хөдлөөд булчин чин одоо та жишээ нь ингээд булчингаа ингээд байнга дасгал хийгээд ерөөсөө амраахгүй байгаад сүүлдээ булчин цуцаад юу ч дийлэхэ болно ш. Та нэг 10 кг-ийн юм өргөжжсэн сүүлдээ та 500 г-ийн ч юм өргөж чадхаа булчин их хилээд одоо юу яадаг шүү дээ цуцдаг шүү дээ. Яг тэр шиг хотоодны тэр булчингууд чинь хоолой замжиж хөдөлж байгаа сүүлдээ тэрийг боловсруулж чадахгүй болоод тэгэхээр ингээд тэр хотоод чинь хоол чинь хотоодондоо ингээд байгаад л юм гэсэн үг. Одоо өнөөдрийн тохиолдол одоо өнөөдөр манай дээр ирсэн үйлчлүүлэгч маань 3-4 сарын өмнө ирэхдээ 2 хоног мацаг бариад тэгээд 2 хоног мацаг барина гэдэг чинь хүн юу ч идэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд хотоодоо дурандуулахад хотоодн дотор нь хоол байж исэн. Тэгээд манад ирж хандахтаа за энэ хоолыг боловсруулдаг болгоод өгөөч гэгээд тэгээд 4 сарын нөхөн сэргийн хэмжлэгийг хийгээд өнөөдөр давтан дурангийн шинжилгээг аваад ирэхэд хотоод нь хоол нь хоосорсон. Өөрөөр хэлбэл тэгж өмнөх хэдэн хоногийнх нь одоо хэдэн цагийн өмнө идсэн хоол нь хотоодондоо ингээд өнжөөд байхгүйгээр боловсрч чаддаг болсон. Ирж байгаад баярлаа гэдээ ирээд явж байгаа байхгүй. Өнөөдрийн жишээл зөвхөн. Тэгэхээр энэ юу харуулж байна гэхээр одоо энэ наран гэдэг энэ бүсгийн хувьд хоол шингэхгүй бондоогоо тухгүй байгаад байна гэдэг чинь таны хотоод хоолоо задлж чадахгүй байна л гэсэн. Тэгэхээр ямар хүний хувьд ингэж байна гэхээр хатангэршилтэй хүний хувьд юм болно гэсэн. Тэгэхээр хатангэршлийн эхний шатууд C1 шатнд C2 шатнд бол ийм зөвөр бараг илэрхгүй. Ерөнхийдөө 3 луу буюу хотоодны их бие рүүгээ ингээд тархсан хатангэршилтэй үед бол ерөнхийдөө ийм асуудлууд бол үүсч эхэлдэг. Тэгэхээр та хотоод хатангэршил ихтэй байх тусмаар одоо таны хоол шингэхгүй хотоод зарим хүн бол хотоод цанхаана гэж хэлдэг. Зарим нь хотоодн дээр хатуулдаад байна гэдэг. Энэ чинь бол таны эзэн хоолчин хотоодноосоо сулраагүй байгаагийг л илтгэхэд байна. За тэгээд энэ хүн бас юу гэж хэлсэн байна гэхээр тос их өөвтэй хоол идэхээр баруун далны хавьд хөндөрлөж өвддөг гэж. За энэ юу хэлж байна? Энэ хүнд элэг цусны асуудал байна. Асуудал байх ийм одоо өндөр магадлалтай болоо явчих чинь. За тэгэхээр бидний энэ одоо хэвлийн эрхтнүүдийг хаана байрлаж байгаагаас нь хамаарат яг аль хэсэг дээр зовир илэрх үү гэдгийг ерөнхийдөө тодорхойлдог энэ 9 одоо хэсэг байдаг. За тэгэхээр баруун талдаа далны хавьд гэдэг маань ерөнхийдөө цөстэй холбоотой байх өндөр магадлалтай болоо явчих чинь. Одоо тэгэхээр бид нар яах вэ гэхээр энэ хүний нөгөө биохимийн шинжилгээг нь хэвлийн эхоог нь харах шаардлага гарч байна.
Тэгэхээр бид нөгөө хүмүүсээ ирүүлэхдээ та заавал энэ шинжилгээг авчир гэдэг нь таны одоо энэ өгүүлээд байгаа энэ зовиоруудыг энэ шинж тэмдэгчийн цаана юутай холбоотой байна вэ гэдгийг нь шалтгааныг нь уг учрыг нь олж авахын тулд таны шинжилгээ хэрэгтэй болоод байна шүү дээ. За тэгэхээр одоо энэ эмэгтэйгийн надад юу хэрэгтэй болох вэ гэхээр хэвлээ явах нь хэрэгтэй болно. За би хэвлээ явахаар нь эргүүлсэн байгаа учраас харчээ. За хэвлээ явахыг мөн хийлгэхдээ зарим газрууд бол үнэхээр баярламаар гоё инженер дүгнэлтээ маш тодорхой одоо тэр үзэсгэлэнтэй үзүүлэлтүүдийн миллиметр сантиметраар нь тодорхойлоод бичээд үнэхээр сэтгэл гаргаад бичсэн дүгнэлтүүдтэй ийм эхоны инженер байдаг бол зарим нь бол бас үнэхээр бас гондмоорч дүгнэлтүүд бас ирдэг шүү. Өндөр төлбөртэй байдаг нь одоо сайн хардаг гэсэн үг биш. Ер нь бол тухайн хүний эмчийн чадвар нь бол их нөлөөлөд байх шиг санагддаг. За энд дүгнэлт бичсэн эмч бол миний хувьд бол үнэлж авдаг нэг эмч байна. Тэгэхээр дүгнэлт гайгүй байгаа гэж би бодож байна. За энэ дээр 6 сарын 14-нд хийсэн дүгнэлт байна. Энэ дээр болохоор за илгэн дээр болохоор эхо алтан баг зэрэг жигд ихссэн гэж байна. За тэгэхээр энэ дээр бол би энэ хүний өндөр жин гэдэг одоо тэр хүний ерөнхийдөө илүүдэл жин байна уу гэх тэрийг бол асуух шаардлага гараад эхэлнэ. За тэгэхээр тэр мэдээлэл надад байхгүй учраас ингээд би зогсоочж байгаа. За манай дээр ирээд зөвлөгөө авч байгаа хүмүүс дээр бол бид нар бүх тэр хүний одоо биологийн одоо тэр нөгөө үзүүлэлтийн одоо биеийн одоо массын индексийн хүртэл гаргаж ээж тэр хүнд зөвлөгөө өгдөг. За тэгэхээр энэ товчхон байгаа учраас ингэ явуулчих. За цөсөн дээр болохоор хан зузаан гэсэн дүгнэлт бол тавигдсан юм байна. За нойр улчирхаан дээр болохоор нойр улчирхаан эхо алтан нь бол жигд бос ихссэн гэсэн энэ дүгнэлттэй юм байна. За тэгэхээр ер нь бол юун дээр илгэн нь бол өөгчлөлттэй цөсний хан зузаарсан нойр улчирхаан ахыг үр өсөлттэй ийм хүн байна. Тэгэхээр түрүүний хэлсэн завир бол үүсэх бүрэн боломжтой юм байна. Одоо тэр баруун далны доорн завирлаад байгаа. За гэхдээ энэ бол хангалттай биш. Тэгэхээр өшөө дахиад энэ хүнийхээ юуг харах уу гэхээр биохимийн шинжилгээг бол харах шаардлага гарна. За биохимийн шинжилгээ болоод бусад шинжилгээнүүдийг харъя. За энэ дээр болохоор С реактивны одоо уурга гэж байдаг те. За тэр нь болохоор маш өндөр гарсан байна. За энэ дээр болохоор 0-оос 5 байх ёстой үзүүлэлт нь болохоор бүр 25 гарсан байна. Өөрөөр хэлбэл энэ хүнд маш өндөр үргэлжлэлтэй явагдаж байна. Үргэлжлэлийн маркер гэж ойлгож болно. Тэгэхээр энэ үргэлжлэлийн маркер нь байх ёстой хамгийн дээд тулсан утгаас 5 дахин өндөр байна. Тэгэхээр энэ хүний биед бол ерөнхийдөө үргэлжлэлийн процесс их явагдаж байна. За тэгэхээр энэ бол одоо тэр нөгөө илэгний өрөвсөл, цөсний хүүдийн өрөвсөл, ходоодны өрөвсөл аль нь ч байж болно. Эсвэл бүгдээрээ нийлээд энэ үзүүлэлтийн өндөр гарсан байж болно. За тэгээд одоо яг энэ үзүүлэлт миний харъя гэдэгсэн үзүүлэлт энэ гараад ирлээ. Шууд билирубин гэдэг үзүүлэлт нь 0-оос 342 байх ёстойгоос энэ эмэгтэйгийнх 346 буюу байх ёстой хэмжээнээс өндөр гарсан байна. За 0-оос 342 гэдэг бол маш их өргөн хэмжээгээр тавьсан тоо. Одоо ер нь бол бүх насныхны 90 эмгэггүйгээр одоо энэ нийт хүн амын дунджаар гаргаж авсан тоо учраас энэ тоо бол одоо хамгийн эрүүл хүний тоо үзүүлэлт гэж үздэггүй. Ерөнхийдөө их өргөн хүрээд өргөн интервалд авсан энэ тоо. За 53 настай хүн гэдэг чинь бүр одоо 70-тай 80-тай хүнтэй харьцуулахад харьцангуй залуу хүн байгаа учраас ерөнхийдөө энэ тоог 342 дотроо байвал хэвийн гэхгүй гэхээсээ илүү ер нь бол аль болохоор 3-аас доошоо оруулах ийм одоо зорилго тавьж явах хэрэгтэй. Гэсэн чинь энэ хүний болохоор 346 буюу өндөр гарсан байна. За энэ үзүүлэлт нь өөрөө юу гэлтэгдэг үзүүлэлт вэ гэхээр энэ цус ялгаруулах зам хэр чөлөөтэй байна вэ гэдгийг харуулдаг. Тэгэхээр цус ялгаруулах зам гэдэг чинь одоо илэгний эсүүд цөсөө үйлдвэрлээд тэр үйлдвэрлэгдсэн цөс нь илгэн дотроо цуглараад илэгний ерөнхий цорголуугаа ороод тэгээд цөсний хүүдийн рүүгөө чиглээд цөсний хүүдиндээ ороод за ингээ хүн хоол идэх хүртэл тэр цөсний хүүдийн дотроо тодорхой юм концентрацтай болоод өөрөөр хэлбэл өтгөрөөд шингэн хэсгүүд нь ханаараа шинэгдээд хоолоо боловсруулахад ингээд бэлтгэгдээд эзэн хоол идэнгүүт
цөсний хүүдийн гүлгэр булчингууд нь агшаад дотор байгаа цөс нь цөснийхөө одоо суугаар цаашлаа цөсний ерөнхий цоргоороо явсаар байгаад тэгээд 12 хуруу гэц рүүгээ орж ирж байгаа. Тэгэхээр энэ хэсгийг бол бид нэр цөс ялгаруулах зам гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ цөс ялгаруулах замд энэ цөс үүсэж байгаа цөс ялгарч байгаа энэ процесс хэр зэрэг хэвийн явагдаж байна вэ гэдгийг илтгэж байгаа үзүүлэлт бол энэ үзүүлэлт. Тэгэхээр энэ шууд билирубин гээд та одоо биохимийн шинжилгээг хараарай. Энэ үзүүлэлт хэрвээ нөгөө байх ёстой лавлах хэмжээнээс өндөр байгаад эсвэл лавлах хэмжээнийхээ өндөр утга нь ойрхон байгаад байгаа бол таны цөс зогсонгоштой байна гэж үзнэ. Тэгэхээр цөс зогсонгошоод байна гэдэг чинь нөгөө далны тэнд өвдөх шалтгаан бүрэн болно. Тэгэхээр одоо энэ тохиолдолд яг манайхан гүйж очиод урсофалик гэдэг ямар нэгэн тийм цөсгөх үйлчлэгээтэй арга хэмжээ шууд аваад эхэлдэг. Гэтэл энэ нь тийм л оновчтой болдоггүй. Яагаад тэгэхээр магадгүй тэр цөс өөрөө урсамтгай тийм айхтар өтгөрөөгүй байж болно. Одоо саяны хэвлийн эхон дээр болохоор цөс хан зузаан хүүдийн хан зузаан гэсэн болохоос биш цөс өтгөн гэж эмчтгүүлд гаргаагүй байсан. Тэгэхээр цөсний хан зузаан гэдэг чинь ерөнхийдөө цөсний хүүдийн өрөвсөлтэй байна гэдгийг бол харуулж байгаа. За тэгээд тэр цөс нь өтгөн биш одоо байж болох ч гэсэндээ тэр цөс 12 хуруу гэц рүүгээ орохдоо тэр нээгдэж өгдөг оодын хонигч булчин гэдэг жижигхэн нэг булчин байна. Тэр булчин хэрвээ хитрхи одоо буруу ажиллаад өөрөөр хэлбэл нээгдэх үедээ нээгдэхгүй гэтэл хаагдчих ёстой үедээ нээгдэд ингээд байх юм бол мөн адилхан энэ цөсний одоо ялгарах процесс нь доголддог. За энэ нь юунаас хамаарх вэ гэхээр маш олон шалтгаантай. Тэрэн дотроо нэгдүгээрт хөдөлгөөний хомсдлоос болж байна. Тэгэхээр би энэ хүнээс юу гэж асуух вэ? Та өдөрт идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй гэж асуух нь тийм. За шууд дахиад юу болж ирэх вэ гэхээр энэ хүн хөдөлгөөнтэй байдаг байж болно. Өдөрт идэвхтэй хөдөлгөөн хийдэг байж болно. Гэхдээ маш их стресстэй байвал өөрөөр хэлбэл хүн их стресстэй байх юм бол хүний хоол боловсруулах замд байгаа булчингууд, хонигч булчингуудын ажиллагаа нь доголддог. Дээр нь хоол боловсруулалтыг зохицуулж яадаг дааврууд байдаг. Тэр дааврууд нь мөн адилхан тэнцвэргүй байдалд ордог. Тэгэхээр тэр хүнээс юу асуух вэ? Хэдэн цагаас унтдаг, хэдэн цагаас сэрдэг. Энэ бүх мэдээллийг аав. Тэгэхээр орой 23 цагт унтахгүй, тэрнээс хойш 12 цаг, 1 цагт унтахгүй ингээд байх юм бол энэ хүний тэр оодын хонигч булчин хэвэн ажиллах боломжгүй. Тэгэхээр бид нар хүнийг одоо эрүүл байлгана гэдэг чинь зөвхөн нэг им олж аваад уух гэдэг биш. Тийм ээ? Хоолын, сэтгэл санааны, хөдөлгөөний тэр хүний аж амьдралын өөрөөр хэлбэл өдөр тутамдаа хийж байгаа үйлдэлүүдийн маш их одоо судлах хэрэг гардаг. Тийм учраас энэ бүхний чинь асуумжаар асуугаад судлахын тулд нэг хүнд дор хаяж 1 цаг 30 минут ийм одоо ярилцлага, асуумж, зөвлөгөө ингэж явах шаардлага гардаг юм аа. Би ягаад өнөөдөр энэ та нарт одоо энэ зар тавихтаа шаардлага тавиад цөөхөн хүн дээр дүгнэлт ярихыг одоо зорьсон бэ гэхээр зөвхөн энэ хүний шинжилгээнд дээр ярихад бид нэр хэдэн минут зарцуулж байгаа. Одоо лайв эхлээд 17-оос эхэлсэн гэдэг чинь 30-40 минут өнгөрцөн байна шүү дээ. Тэгэхээр би одоо жишээ нь хүнтэйгээ ингээд зөвлөгөө өгөө ярихад маш удаан хугацаа зарцуулдаг учраас тэр хүнд одоо яг энэ бүхнийг нь тайлбарлаж өгөх хэрэг гарч байгаа учраас энийг одоо жишээ нь эмч хийх боломж байхгүй шүү дээ. Тэр эмнэлэгт олон хүн үзэх тийм үүрэгтэй сууж байгаа эмч чинь нэг хүнд 30 минут бүтэн цаг зарцуулах юм бол тэр олон хүмүүс чинь бүгдээр үзүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр та нар одоо энэ яг энэ мэрэгжлийн хүмүүсийн за эмчнэр байна уу? Эсвэл ийм эрүүл мэндийн коуч, хэм тэжээл судлаач, өөр одоо бусад ийм хөдөлгөөн заслын хүмүүсийн ийм сургалтуудад хамрагдаж явах хэрэгтэй. Тэр хүмүүсийн тавьсан мэдээллийг бас яг шүүлтүртэй сонсож өөртөө хэрэгцээтэй тэр мэдээллийг нь бас аваад амьдралдаа хэрэгжүүлж байх хэрэгтэй гэж бас хэлмээр байна. За тэгэхээр энэ бүсгүйгийн хувьд бол би маш товчхондоо ерөнхийдөө өөрөлт нь илрээд байгаа шинж тэмдгүүд нь бол ийм байна гэж хэлмээр байна. За тэгээд одоо болоогүй хамгийн гол нь энэ хүний хоол руу орох хэрэгтэй. Тэгэхээр энэ хүн юу идэж уугаад байгаа учраас энэ хүний одоо цөсний хүүдийн
зузаараад, илгэн өөхчөөд, нойр улцрах ахыг өрөвсөд, хотооднд нь ингээд хатангашил үүсээд, сөөргөө үүсээд, цэсний сөөргөө, хотоод улаан холоонд сөөргөө үүсээд байна вэ гэхээр энэ хүний амьдралын юм маягийг би мэдэхгүй. Гэхдээ энэ хүний бичсэн хоолтынх нь бичсэн зүйлийг харъя. Уг нь бол надад ингээд тавхтай хоолныхаа зургийг явуулчихвал энэ хүн хэр тэнцвэртэй хооллож байна, хэр зөв хооллож байна гэдгийг бол харчиж болдог. За тэгэхээр энэ хүн ингэж бичсэн байна. Өглөөд 10 цагийн үед голцоо нэр сэтдэг гэжээ. За тэгэхээр энэ хүн өглөө эдэн цагт босдог вэ гэдэг асуултыг би асуух хэрэгтэй болчихно. 10 цагаас хамгийн анх удаа амандаа юм хийж байна. Энэ хүн магадгүй за 9 цагт босоод 10 цагт хоолж байвал байж болж байна. Магадгүй тэр хүн 7 цагт босчоод 10 цагт хоолж байгаа бол энэ чинь байж болохгүй. Өөрөөр хэлбэл босноос хойш хүн 2 цагийн дотор заавал юм идсэн байх ёстой. Гэтэл магадгүй 6 цагт босчоод 10 цагт хоолж байгаа бол цэс өтгөрөхгүй гэдээ яах юм. Цэс өтгөрнө. За тэгээ энэ дээр би нэг юм хэлмээр. Одоо ингээд маш олон эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг, мэрэгжлийн биш маш олон хүмүүс байна. Уг нь бол биеиндээ тусуулах гэж зөвлөгөө өгöd байгаа. Энэ бол сайн. За одоо цаг хугацааны туршид эдгээр чинь бас зөв ярьж байгаа, буруу ярьж байгаа шиг шийдээд ингээд хүмүүс бас нөгөө авкехийн ухаанаар хандаад ирэхээр зөв тал руугаа бид нэр хөгжин. Энэ бол сайжрна. Тийм учраас хамаагүй бүгдээрээ ярьж л байг тийм ээ. Гэхдээ энэ дээр маш буруу одоо бүр хэлхээс өөр аргагүй зарим нэг хүмүүсийн зөвлөгөөнүүд яваад байдаг. Одоо хэсэгчилсэн одоо нөгөө мацаг барих гэдэг. Энийг бол бүр бас нэлээд олон ярьдаг хүмүүс байдаг. Хэсэгчилсэн мацаг барина. Өөрөөр хэлбэл 8 цаг юм идлээ, хоногийн 24 цагийн 16 цагт юм идэхгүй байх гэх жишээ нэг. За ийм одоо дэглэмийг бол ярьдаг. За энэ бол хэрвээ хотоод гэсний үйл ажиллагаа хийвээ, цүсний үйл ажиллагаа хийвээ, ийм хүний хувьд бол маш сайн. Мацаг барих нь бол тэр хүний биед өсөх явцад өөрийнх нь гэмтсэн байгаа эсийг тэр дотор байгаа макрофагууд нь барьж идээд өөрийгөө эрүүлжүүлдэг ийм систем бол ажиллаж байгаа. Энэ нь сайн. Гэтэл яг одоо манай энэ өнөөдрийн бидний авч байгаа энэ кейсийн наран гээд энэ эмэгтэйгийн хувьд бол болохгүй. Ягаад тэгэхээр цөц өтгөрчгсөн байгаа, цөц зогсон гэрчлэлтэйг нь бид нэр харчлаа шүү дээ. Сая шууд билирубин гээд үзүүлэлт нь өндөр хэвийн хэмжээнээс өндөр байгаа юм хүн хэрвээ мацаг барьчих юм бол яах вэ? Цөс нь улам зогсон гэршин, улам өтгөрнө. Тэгэхээр эн чинь эргээд тэр өтгөрсөн цөс чинь хаачдгүйхээр хотоод руугаа орчдөг. Хизээ орох үгээр таныг унтчих үед. Таныг хэвтэй байдалд орсон үед ороод ирнэ. Ингээд нөгөө цөс чинь хоолоо задлаад өөхөө шатаах одоо өөхөө ингэж бүр жижиглээд нүдэнд харагдахгүй болтол задлж явах ёстой нөгөө цөс чинь ходоодондоо орж ирээд ходоодоо задлаад ходоодоо гинтэйгээд ирэхэд ходоод хатангахгүй яах юм бэ? Тэгэхээр энэ хүний хувьд бол би цөсний сөөргөнөөс үүдэлтэй ходоодны хатангашил явж иж болох өндөр магадaltaй хүн байна гэж хэлдэг даа. Тэгэхээр ходоодны хатангашлаа эдгэхийн тулд цөсний сөөргөөгөө зогсоох хэрэгтэй. Цөсний сөөргөөгөө зогсоохын тулд цөс өтгөрлийн цөсний зогсонгошоод байгаагаа засах хэрэгтэй. Цөс өтгөрлийн зогсонгочлоо засахын тулд хоолоо засахаас эхэлнэ. Тэгсэн хоолыг харсан чинь өглөө 10 цагт бүр хожуу хоол идэх нь нэвс гэдэг чинь та нар мэдж байгаа үстэй те авьяас шүү дээ. Авьяасны гадна талын одоо хальсыг хэлээд байна. Тэгэхээр нэвс гэдэг чинь юу вэ? Энэ бол нүүрс ус. За энэ нүүрс усыг ямар хүн идээд идэх вэхээр гидсэн одоо өтгөн хатаад байдаг. Өөрөөр хэлбэл эслэг болгож хэрглэж байгаа хүмүүс нэвсийг идэх юм бол окей болж байна. Энэ хүний үед бол болохгүй шүү дээ. Ягаад тэгэхээр өглөөний хоолндоо зөвхөн нэвс идэх юм бол энэ бол тэнцвэргүй хоол болно. Цөс ерөөсөө ялгархгүй. Ягаад тэгэхээр бидний идсэн хоол хүнснээс эхлээд өөх тосн цөс ялгардаг. Уураг идчихэд цөс ялгардаг. Нүүрс усанд бол барагтай бол ялгархгүй. Ялангуяа одоо энэ үр тарианы төрлийн нүүрс усанд бол цөс ерөөсөө бараг хөөгддөггүй. Тэгэхээр бид нар тодорхой сайн өөх тос, амтны гаралтай өөх тосоо идэн дээр нь
Уурагтай хоол хүнсээ эдэн тэгжээж таны шүнжэнгөө хүүдиндээ цугларсан тэр хоолоо задлах байгаа цөсчин одоо л ялгарна. Тэгэхгүй нэвс идчих юм бол ялгархгүй. Ингээд шүнийн одоо хоригдлогдсон цөсчин ялгараагүй тохиолдолд яах вэ? Өдөр нь дахиад нэмэгдээ цөс ялгараад байна. Ингээд цөс чинь ерөөсөө бүрэн содрохгүй байсаар байгаад дахиад та шүнтөө золголоо буцаад хотоод руу ордог. За тэгэхээр эндээс та нар өөрийнхөө гаргаж байгаа алдааг олж харж гин үү? Өөрийнхөө хоолтон дээр гаргаж байгаа алдааг харж гин үү? Нэг л хүний кейс бол энэ бол монголчуудын хувьд нийтлэг тохиолдол шүү. Би сүүлийн 7 жил хүмүүсээс асуугаад хувийн зөвлөгөө өгөөд ингээд явахдаа өглөө юу иддэг вэ? Өдөр юу иддэг вэ? Орой юу иддэг вэ? Та ямар хүнсний бүтээгдэхүүн иддэг вэ гэж бүгднийг асууж аваад Монгол хүн ер нь ингэж л хооллолт юм байна да гэж нэг юм загвар гаргачихсан байна. Тэр бол одоо энэ хүн дээр бүр яг ингээд нийцж байна. Монголчуудын хувьд өглөөний үндсэн хоол нь нүүрс ус. Ийм нүүрс ус идж байгаа хүний өтгөн хатан цөс өтгөрнөө. Тэгэхээр энэ бол маш буруу хооллолт байгаа. Энийгээ засах хэрэгтэй шүү. Нийтээрээ бөөнөр үр хүүхдтэйгээ нийлээ. За тэгээд миний лайвыг үзэж байгаа хүмүүс дараа нь ингээд бүр эн чинь тавигдаад бүр жилийн дараа 2-3 жилийн дараа орж ирээд ингээд дебет үүсгээд байдаг. Одоо маргаан үүсгээд байдаг. Би ингээд хоолтоод өхөөгүй л байна. Насаараа л ингэж хоолж гин. Манай өвөө эмээ аав ээж ингэж хоолтоод урт насалчлаа гэд ингээд яриад байдаг байхгүй. За тийм цөөхөн хүмүүс бол байна. Азтай байна. Гэтэл ихэнх маань ерөнхийдөө цөсний асуудалтай яваад байгаа штэ. Цөсний асуудалтай яваад байгаа штэ. Монголчууд хамгийн их хагалгаа хийлгэж байгаа хагалгаа чи юу юм бэ? Цөсний хагалгаа. Цөсөө хамгийн их авах болж шít, хүүдийг авах болж шít. Тэгэхээр эн чинь бол юу хэлж юм гэхээр бусад оронтой харьцуулахад бид нэр цөсөө төрүүлэх тийм хоол хүнсийг өглөөнөөс ахуулаад иддгийн нэг жишээ сонгодог жишээ нь энэ. Овёс идэл нөгөө юу идэл талах боб орцгоо идэл эхэлдэг. Уг нь л хүн яах вэ? Нөгөө цөсийг хөөхийн тулд сайн өөх тостой хоол идэх. Тэгэхээр өөх тостой гэхээр одоо тэгээ бас буруу юм руугаа явчихдаг л да. Тэгэхээр энэ бол маш нарийн юм юу болоо явчихдаг шүү. Хүн болгонд хэдий хинжээтэй, хэдий ямар харьцаатай уураг нүүрс ус өөх тос нь зарим хүний хувьд бол одоо 30-30% харьцаатай байхад зарим хүнд уураг нь 50%, өөх тос нь 25%, нүүрс ус нь 25 байх. Заримд нь болохоор нүүрс ус нь 50% гэдэг. Ингээд хүн болгоны хувьд өөрөөр харьцаатай байх хэрэгтэй болдгоо. Энийг нь юун дээр үндэслэх вэ гэхээр тэр хүний бие махбодын онцлог, хоол боловсруулах үйл ажиллагааных нь онцлогтон тохируулж тэр болгон өөрчлөгддөг. За энэ дээр хүмүүс яаж үзүүлэх вэ энэ төр гэдэг асуулт бичээд байна. Би хариулж. За манай төв дээр ирээд манай менежер бид хоёрын хамтарсан зөвлөгөө бол цаг аваад маш хурдан одоо та нэг цагийн дотор зөвлөгөөгөө аваад юу нь болохгүй байна гэдгийг саяны ярьж өгч байгаа шиг манай менежер танд яриад өгнө. Энийг бол би бэлтгэгдсэн менежерээ одоо өөрийнхөө үгийг дайлгаад танд хүргэж өгнө. Би тэр хүн болгонтой бол зөвлөгөө өгч амждаггүй учраас бид хоёрын хамтарсан зөвлөгөөг бол та авч болно. 95-47-57 гэсэн дугаараар авч болно. Яг надтай уулзаад веб зөвлөгөө авъя гэх юм бол миний одоо зөвлөгөө бол 2 өдрийн туршид тэгээд 3 цагийн туршид үргэлжилсэн нэлээд юм нүсэр зөвлөгөө болж өгдөг. Тэгжээж бид тэр хүний биед нь ямар юм явагдаад байгаа бүх шинжилгээг нь нарийн үзжээж тэгээд дээр нь тэр хүнд яг тохирох тоодны дэглэмийг боловсруулж өгдөг, гаргаж өгдөг. За цаашлаад ингээд бүр 3 сараар 6 сараар хянуулаад ингээд явах веб үйлчилгээ байдаг. Тэгэхээр тийм үйлчилгээс сонирхож байгаа юм бол манай чатаар холбогдоод мэдээллийг бол авч болно. Тэгэхээр мэдээж нөгөө цаг их орж байгаа гэдэг утгаараа төлбөр нь нэг хямдхан байж чаддаггүй. Яагаад тэгэхээр одоо тэр хүн болгонд тэр хэрэгтэй хоолтын дэглэмийг гаргаж өгөх юм тул маш олон хоолныг тийм ээ боловсруулах шаардлага гардаг. Тэр болгоныг гаргахад бол их цаг ордог учраас энэ дээр бол бас тийм веб үйлчилгээ тусдаа байдаг шүү. За одоо энэ хүнийхээ ер нь ярьж байгаа баг өнөөдрийн лайв дуусах юм шиг байна. Би уг нь 2-3 хүн яриа гэсэн. Тэгэл энэ хүн маань зөвхөн хамгийн анхны одоо нэг олон хүмүүс дурнгийн зураг явуулж тэ шинжилгээнүүдээ явуулж тэндээс ингээд сугалж аваад нэг хүнийг л гаргаад ирэхдээ ерөөсөө
нийтлэг монголчуудын дунд байгаа алдаг энэ хүн бол яг сайхан ил тодор гаргаад бичсэн байна л да. За ингэсэн байна. Ойрын үед сүйтэй цай баг зэргийн өрөмтөө ууж байгаа гэж байна. За баг зэргийн өрөмтөө ууж иж болно. Гэхдээ хэрвээ таны нойр улчирхаан одоо өрөвсөл их байх юм бол хэрвээ та ийм сүүн бүтээгдэхүүн тос өөхтэй зүйлийг зэрэг хэрэглээд байх юм бол магадгүй эн чинь нөгөө хөвлийн баруун зүүн хэсэг далны доогуур хүндүрлэх бас нэг шалтгаан болж болно. За мэдээж өөрийнхөө биеийг чагнаад тохируулаад хэрэглэх юм бол бас бүр болохгүй зүйл бол биш л дээ. За тэгснээ энэ хүн бас ингэж байна. Талах бариан өглөөд иддэг гэж. За тэгэхээр өглөө obvious иддэг юм байна. Нөгөө сонгодог талах бариан идэж чинь. За талах гэдэг чинь өөрөө боловсруулсан нүүрсөөс бариан гэдэг чинь өөрөө бас чихэр хийцэн байгаа. Тэрэн дотор чинь жимс хийцэн байгаа. Бас л нүүрсөөс. Энэ хүний хоол нь юу байхгүй. Ерөөсөө уураг байхгүй шүү дээ. Уураг байхгүй. Өрөм хэрглэж байгаа бол өөх тос ороод иржлээ. Тэ амтны гартаа өөх тос орж ирж байна. Окей болж байна. Тэгсэн уураг ерөөсөө нэг ч грамм уураг энэ хүнд алга. Тэгэхээр өглөө болгон уургийн дутагдaltaй хоол идээд байна. Тэгэхээр уураг юунд хэрэгтэй? Бидний биеийг бүтээдэг барилгын үндсэн материал чинь уурах шүү дээ. Таны бүх хоол боловсруулах шүүрлүүдийг чинь гаргахын тулд таны бие заавал уураг хэрэглэж тэрийгэ одоо өөрөөр хэлбэл тэр хоол боловсруулах ферментүүд чинь хоол боловсруулах шүүрлүүд чинь тэр уургийн молекулуудаас бүрддэг. Тэгэхээр та уураг хэрэглэхгүй байгаад хоол боловсруулах явц чинь доголдно. За цаашлаад урилан боо боорцог аль болох идэхгүй байхыг хичээдэг. Үдээс хойш Монгол хоолоо иддэг чинь. За Монгол хоол гэхээр бид нар юу хэлэх вэ? Гурилтай шүүл, цовин, бууз, хуушур эднэрийг хэлээд байгаа шүү дээ. За үдээс хойш гэсэн оройдоо их ихтэй хоол иддэггүй гэж байна. За энэ бол маш том алдаа. Орой хоол идэхгүй байна гэдэг бол хамгийн том алдаа. Орой хөнгөнч болтгой хүн орой заавал хоол идэнэ. Унтахаасаа нэг 3-4 цагийн өмнө хоол идсэн байхад бол хангалттай таны хотоод идсэн чинь боловсруулаад өдрөөс хойш цугларсан цус чинь ялгарчин. Инхээр нөгөө шөндөө хотоод руу орж ирэх цус чинь цусны урсгал багасна. Дээр нь цусны хүүдий чинь өдөрт олон удаа л ингэж судраад дүүрээд ингээд урсгал нь тунгалгажих тусмаар өтгөрөхгүй байх боломж хүрддэг. Оройн хоол идэхгүй байх нь цус өтгөрүүлэх маш том нөлөө болно. Тэгэхээр энэ бол бас алдаа. Гэхдээ хамгийн муу зуршил нь мэдсээр байж самар хатаасан жимс чихэргээд дэмий юм их иддэг гэж байна. За одоо эрс багсгаж байгаа гэж байна. Самар бол нэг муу зүйл биш шүү дээ. За гэхдээ хэрэглэхгүй байх тохиолдол олон байна. Аутоиммуны өвчин байна. Одоо цусны үзүүлэлтэн дээр ялангуяа харшлын одоо үзүүлэлтүүд нь өндөр гарсан тохиолдолд самрыг хорин бусад тохиолдолд самар гэхдээ самар ч өөрөө дотор маш олон төрөл байгаа учраас бас тэрийг бол ялгаж салган дээр нь самрын хэмжээ бол бас их чухал. За хатаасан жимс бол тань шиг нойр улчирхан архаг өрөвсөлтэй хүнд цохимжгүй хоолнд орно. За чихэр бол ерөөсөө хор. Тийм учраас энэ хоолтын сонсготол энэ хүн бол ер нь одоо ийм хотоод гистэй байхаар өөрийгөө бүтээсэн байна л гэж би хэлэх гээд байна. За тэгээд лайв эхлээд 50 минут өнгөрчих. За нэг хүний жишээн дээр ярьж дуслаа. Энд дараагийн нэг хүн нь болохоор хотоод нь эрэгтэй хүн байсан байна. Надад ирүүлсэн юм болохоор за би энэ дээр нэг цөөхөн юм ярьчих. Яагаад тэгэхээр өнөөдөр чинь бас аав нарын өдөр шүү дээ, тий? Баярын өдөр. Тэгэхээр бүх эрчүүдтэй аав нарын баярын мэндийг хүргэе. Тэгээд яаж аав хүн одоо юу ирүүлсэн байхад одоо юу ахгүй бах вэ? За их гэд эхнийх нь үеийг хэлчихээ. Нэртэй бас л 53 настай юм байна. Энэ хоёр чинь баг эхнэр нөхөр биш үү? Хоёулаа нэг газар очсон байна уу юу? За энэ хүний маань хувьд болохоор за би хараа энэ хүн маань нөгөө түрүүний наран гэдэг эмэгтэй чинь болохоор хаана очсон байл та? Бараг л нэг газар очсон байх чинь. Энэ хоёр чинь тэгэхээр гэрүүлгийн хоёр юм биш үү? Насны ойролцоол. Хоёулаа хамт шинжилгээгээ хийлгэчээд ирүүлсэн юм шиг байхын азтай хоёр хүн зөвлөгөө авчиж штэ өнгөө. За энэ хот болохоор ингэсэн байна. За сүүргөө нь болохоор AIDS зэрэгтэй гэсэн маань тэр эхнэрээс илүү одоо сүүргөө нь бол хүндэрж байна. За хатангарч нь болохоор
одоо C3 гэсэн байна. Тэгэхээр хатангарлалнууд их нэрийнхээс арай нэг зэрэг доор бага хөнгөн байна гэсэн. За тэгсэн чинь хотоодны гарах хэсгээр олон тооны идэвхтэй шархтай гэжээ. За эхнэрт нь бол шархаагүй энэ хүн дээр бол шарх гараад ирлээ. Multiple active ulcers of antrum гэдэг дүгнэлт гаргасан байна. Энэ юм ч бол аюул сайн дүгнэлт бичдэг юм чинь. Тэгэхээр нэг биш, хоёр биш, multiple гэдэг маань олон тооных гэсэн үг. За тэгэхээр олон тооны шархтай учраас энэ хүнд мэдээж шинж тэмдгүүд бол илүү байна. Угаасаа энэ хотоодны дурангийн зургийг харахад бол ингээд гарсгийг тойроод зөндөө олон шархнууд бол үүссэн. Гэхдээ энэ эмчтэр дүгнэлтэн дээр дахиад хэлэхэд шархны хэмжээг бас үнэлэх хэрэгтэй. Хэд одоо тэдэн миллиметр гэж үнэлэх хэрэгтэй. Эргээд энэ хүн чинь эдгэрэлт явуулахдаа тэр шарх нь хэр зэрэг одоо багассан байна, хэвэндээ байна уу, томорсон байна уу гэдгээ хянуулах хэрэгтэй байхгүй. Одоо энэ шархтай хүмүүс бол манай дээр эмчилгээ хийлгээд, нөхөн сэргийх эмчилгээ хийлгээд 4 сарын дараа давтан дуран хийлгдэг. Тэгэхэд бол өмнөхтэйгээ харьцуулж бол хардаг. Тэгэхэд бол энэ бас л шархны хэмжээг бол үнэлээгүй байна. За жижигхэн шалбархаанууд гэж үзсэн байж бас болох юм. Хавдрын эрсдлийн үнэлгээ нь 3 байна. За тэгэхээр түрүүний наран гэдэгтэй харьцуулахад бол ерөнхийдөө шархтай болохоос хатангарлал нь арай хөнгөн зэрэгтэй ийм байна. Гэхдээ ерөнхийдөө хотоодыг харахад бол хотоодны юутэй бактерийн гаралтай ерөнхийдөө шархтай байх магадлал тун өндөр харагдчихэв. Гэхдээ бусад шинжилгээнүүдийг мэдээж харах хэрэг гарах байна. За тэгэхээр энэ хоёр хүн хэрвээ гэр бүлийн хүмүүс байх юм бол зэрэг сайхан хоолны дэглэн бариад явчих хэрэгтэй болно. За энэ хоёр хүн ингээд зогсооч. За энэ ганц нэг асуултанд хариулъя. Манай яг лайвыг үзэж байгаа хүмүүсээ бас хүндэтгээд би нэг 10 минут яриа да. Одоо бас нэлээд орой болчихлоо. За тэгээд цуврал байдлаар ийм яг тодорхой кейс дээр хүмүүсийн шинжилгээнд дээр тэгээд хэлэх юмудаа хэлээд явна. За хэрвээ та тийм ээ яг яаралтай хэрвээ юу амараа бол манай төв дээр ирээд зөвлөгөө олгоч болно. Төлбөртэй зөвлөгөөнүүд аваад тэгээд нөхөн сэргийх эмчилгээ бол манай дээр хийгээд яваарай. За энэ дээр саран гэрэл пүрвээ хотоодны хатангарлал яад юм бэ гэж юм. За түрүүн би лайвын өмнө ярьсан учраас тэрийг нөхөд хадгалагдсан лайва үзэхэд бол бас тодорхой ярьсан байгаа. За ямар дугаараар холбогдох вэ гэж юм. За манай энэ пэйж дээр 95 тэгтэг 4757 гэдэг хаасайгүй дугаар тавьсан байгаа шүү. Болохгүй бол та чатаар ороод ирэхэд бидэнтэй холбогдох бүх мэдээлэлүүд байж байгаа. За энэ Цэвэлмаа Нацаг гэдэг хүн тийм байна. Өглөө өөх тос гэжсэн ч алгадсан шүү. Нөгөө хүмүүс юм бичээд тахаар эхний юм алгадсан. Өглөө юу гэжсэн бол та. За За цэцэглэн цэнэ гэдэг хүн их ихрүүлээд байна. Үрцний эвэрхий онштой байж байгаад хоолоо зохицуулаад зүгээр болсон юм. Тэрнээс болно гэж байхгүй бидтэй гэж юм. Их ихрүүлэн гэдэг бол таны хотоодонд гэдсэнд асуудал байгааг л хэлэх нь. Хотоодонд ерөнхийдөө цус орж ирэх тохиолдолд их ихрүүлдэг. Ер нь бол хөвлийгээс шүүрэл хотоод руу орж ирэх тохиолдолд ихрүүлнэ. Дээр нь таны гидсэнд хий их үйлдвэрлэгдээд байх юм бол тэр хий чинь доошоогоо онгуудаад дээшээ ихрүүлээд байдаг. Тэгэхээр тэр хий их үүсгдэг зүйл нь юунаас болдог вэхээр нэгдүгээр таны нарийн гидсэн дэх бактерийн тоо хит их үржээд ихсээд байх юм бол энэ нь одоо хоол боловсруулах явцад хий одоо үйлдвэрлээд за тэр үйлдвэрлсэн хий чинь таныг бас ихрүүлэхэд хүргэдэг. За тэгэхээр энэ бол дангаараа ихрүүлнэ гэж байдаггүй. Хоол боловсруулах замын үйл ажиллагаануудын доголдлын үр дагавар болгож ихрүүлж байгаа. Тийм учраас ихрэлтийг дангаар нь засах гэхээсээ илүү хоол боловсруулах үйл ажиллагаагаа нийтдээ засах хэрэгтэй. За амин цайхан гэдэг нь өглөө тогтмолд махан хоол идэх бол яах вэ гэж юм. За махан хоол гэдэг чинь өөрөө ерөнхийдөө уургийн их үүсвэр болж ирж байгаа сайн байна. Гэхдээ хонсон байж болохгүй тийм. За хэрвээ бүр шаардлагатай одоо хоолоо илүүдүүлээд хонох болоо хөргөчөндөө хөлдөөгчөндөө хийж агаад халааж идээрэй. За төлбөр талын мэдээлэл манай одоо энэ пэйжийн
чатаар оронгууд хувийн зөвлөгөө гэсэн хэсэг байгаа. Тэрэндээ дарахаар менежерийн авсарсан зөвлөгөө, бие зөвлөгөө гэдэг бүх мэдээлэл нь маш тодорхой байгаа шүү. Тэгэхээр тэндээс ороод манай чатаар ороод харчаарай. За хотоодны вений судас томорсон гэсэн энийг яаж эмчлэх вэ гэж юм. За тэгэхээр ерөнхийдөө хотоодны вений судас томорно гэдэг нь хотоодны ойр орчны зэрэгэлдэх эрхтнүүдийн өрөвсөл өвчлөлтөөс болж үүсдэг. За магадгүй өвчний эвэрхий, өвчний одоо тэр нөгөө тоонус алдагдаад хит чангаруулаас болж болно. Эсвэл элэгний янз бүрийн элэгний өөгчөлт, элэгний гепатит гэмээр вирусын үед бас за ялангуяа одоо элэгний асуудалтай хүмүүсийн хувьд бол бас ингэж хотоодны вений судас, улаан холбооны вений судасууд бол томордог. За тэгэхээр дээр нь бас вений судас чинь элэг хоргоожуулах үйл ажиллагаа муу явагдаад байгааг харуулдаг байгаа шүү. За тэгэхээр энэ дээр бол та нэлээд цогц шинжилгээ хийлгэж юу байна. За энэ дүүгэр пүрвсэрэн гэдэг усан чансан шар будаа өглөө тогтмол идэхэн зөвөө буруу дүүгэр пүрвсэрэн ч уг нь манай дээр бас зөвлөгөө аваад байгаа хүн бас л буруу яваад байна. Уг нь танд нөгөө тэнцвэр энэ төр гэж зааж өгөөл байгаа шүү. Усан чансан шар будаачин нүүрс ус болчлоо штэ. Өөх тас алга байна, уураг алга байна. Очиж зөвлөгөө авмаар байна гэж цаг аваад ирээрээ. Хоолны дэглэм барьж байгаа үед махан хоолтой өдрийн хэд идэх вэ гэж юм. За хоолны ямар дэглэм барьж байгаа? Хоолны асар олон дэглэмүүд байгаа штэ. Тэгэхээр та дэглэмээ яг өөрөө яг мэрэгжлийн хүнээр гаргуулсан уу? Зүгээр өөрөө нөгөө шүлтэй хоол идээд, гурилтай шүд идээд байгаагаа хоолны дэглэм гэж үзээд байгаа юу? Энэ хоёр ч бол маш олон одоо зөрөө үүсдэг шүү. За тэгээд таны яг хоол боловсруулах эрхтний чинь үйл ажиллагаа ямар байгааг мэдчихэж би махан хоолыг өөрөөр хэлбэл махыг хэдэн грамм идэх вэ гэдгийг тооцож хэлнэ. Тэгэхээс биш одоо энэ сошиалаар ингээд ганц асуултаар би унш тавьж байгаа юм шиг танд хариулаад та тэрийг мөрдөөд ингээд үр дүнд хүрэхгүй л дээ. Тэгэхээр ерөнхий юм хийлээ. Сошиалын орчинд бол ерөнхийдөө дэлгэрэнгүй хэлэх боломжгүй. Тэгэхээр энэ тохиолдолд дандаа ерөнхий юм ярьж байгаа шүү. Хеликобактер их тэгээд үргэлжлэн нутсан байна гэсэн дурандуулахад улаан жижиг тууралт шиг юм байсан мөн шүү дээ. Ерөөсөө хеликобактериас үүдэлтэй юм жолгогтууд үүсдэг. Яах вэ? Шинжилгээг өг гэсэн чинь бактерийн шинжилгээг энэ бол угаасаа бактерийн шинжилгээ хэлэгсэн хэлгээгүй хотоодонд үүссэн гэмтлэр нь шууд хотоодны ёроол их бие хэсгээр үүссэн. Энэ жолгогт одоо тууралтууд нь хеликобактериас үүдэлтэй байдаг. Тэгэхээр та мэрэгжлийн эмчид хандаад бактерийн эсрэг яг эмчилгээ хийлгээрэй. Гэхдээ эмээр бол бактери ерөнхийдөө сайн устдахгүй. Дээр нь эми ууж хахад хотоод өөрөө гэмтдэг. Тийм учраас энэ үед тодорхой дэглэм байх шаардлага гардаг. Тэгэхээр тэр дэглэмийн талаар зөвлөгөөг манай дээр ирээд авч болно. Тэгээд хавсраад явах юм бол маш сайн үр дүн өгдөг. Одоо манай хеликобактерийн хоолны дэглэмийг мөрдөөд гэхдээ тийм маш одоо юугаар ерөнхий одоо зөвлгөөгөөр мөрдөөд хеликобактерийн халдвар нь 70-аас дээш хувиар устсан ийм үр дүн бол байдаг. За ерөнхийдөө 47 коммент байна. Би тэр комментуудыг харж чаддаггүй. За энийг харъя. Бамбайн дэглэмтэй глютен сүүгээ хорьсон тохиолдолд өглөө цайндаа тогтнол юу идвэл сайн бэ гэж юм. За бамба гэдэг чинь болохоор энэ чинь нөгөө аутоиммуны асуудал Хашимото болоо явчлаа. Тэгэхээр энэ үед бол аутоиммуны протокол гэдэг тусдаа дэглэм барьдаг. Энэ дээр болохоор глютенийг одоо глютентэй хүнсний бүтээгдэхүүнийг хасгаас гадна цавуулга гэсэн үг шүү дээ. Цавуулгатай хүнсний бүтээгдэхүүн хасгаас гадна ерөөсөө үр будааг маш хатуу хордог. Ер нь бол аутоиммуны хоолны дэглэм нь болохоор та агуун хүн шиг л хоолно. Өөрөөр хэлбэл агуун хүн одоо нөгөө яаж амьдарч ирсэн гэхээр малын одоо амтны мах идэн үр тариа ерөөсөө идээгүй. Ягаад тэгэхээр хүмүүс чинь бүр сүүл 10,000 жилийн өмнөөс үр тариалж гисэн шүү дээ. Тэгэхээр бүр тэрнээс өмнөх хүн шиг амьдарна гэсэн. Тэгэхээр ерөөсөө үр будаа огт идэхгүй байдаг шүү. 5 сартай хүүхэд хүлж байгаа ээж хеликобактериэд яаж багасгах вэ? Энэ бол зүгээр хоолороо л гоё багасгах бүрэн боломжтой.
Ер нь бол хотоодны дурангийг хараад түрүүний хүнийх шиг асуудал үүсээд хотоодны мөхлгүүд нь томорчоогүй бол заавал юм уухгүйгээр одоо өөр хүн сэргээх хэмжлэгээр багасах бүрэн боломжтой. Манай дээр хеликобактери эсрэг хүн сэргээх багц байдаг. Тэр багцыг аваад хэрэглээд хоолны дэглэмээ заалгаад авчих болно. За зүсний шингэн хотоод руугаа за тэгэхээр юу яач тоо. За маш хэрэгтэй мэдээлэл авч байна. Баярлалаа гэсэн байна. За ингээд өнөөдрийнхээ лайвыг дуусгая та нар байна ч гэсэн ядарсан байгаа байх. Ер нь бол ингээд лайвыг тогтмол явуулах юм зорилго тавьдаг. За тэгээд ер нь бол нэг 2-7 хоногт нэг удаа явуулна. Дараагийн лайвыг зар тавиад явуулчихна. Хэрвээ танд зөвлөгөө хэрэгтэй, дээр нь хүн сэргээх хэмжлэгээ хэрэгтэй байгаа бол та одоо хотоодны дурангийн зураг, хэвлийн эхо, биохимийн дэлгэрэнгүй шинжилгээ шүү. Товчвол бас тийм ч өгөөчтэй биш байдаг. Дэлгэрэнгүй гэхээр өөх тос, нүүрс ус, уургийн солилцоог бүгднгийн тусгасан нэлээд одоо 20-оос багагүй үзүүлэлттэй байх хэрэгтэй. Тэгэхгүй нэг 5-6 үзүүлэлттэй юм бариад ирэхээр танд өгөх зөвлөгөө чинь айгүй хураанг болчихдог байхгүй. Тэгээд дээр нь цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгнө. Тэгэхээр цусны дэлгэрэнгүй шинжилгээгээ танд биед чинь үрүсэл хэр явагдаад байна, архаг үрүсэл явагдаад байна, хурц үрүсэл явагдаад байна. Таны дархлааны эсүүд нөгөө жижиг дунд том дархлааны эсүүдүүд байгаа шүү дээ. Тэр эсүүд чинь хэр зэрэг одоо ажиллаад байна. Одоо шимэгчүүд байгаад байна уу? Хашил үүсгэгч байгаад байна уу? Тэгэхээр тэр болгоныг таны шинжилгээгээр л ерөнхийдөө харнаа. Тийм учраас тэр шинжилгээнүүдээ бариад манай төв дээр цаг аваад хурж ирээд менежерийн хавсарсан зөвлөгөө аваарай. Хэрвээ веб зөвлөгөө авах бол бас урьдчилаад цаг аваад мөн одоо яг надтай бичлээд уулзах юм бас зөвлөгөө ч гэсэн байгаа шүү. За ингээд бүгдэнд нь эрүүлэн хийх хүсье. Өдөр тутамдаа хийж байгаа үйлдэлээ зөв болгоод байх юм бол заавал өвчнийг хүндрүүлэхгүй байх бүрэн боломжтой байдаг. Ингээд холоод гидсээ эмгүү ангаад сурцгаая. Эрүүлэн хийх хүсье. Сайхан амраарай.